Энэ бичлэг нь 3-аас дээш насныханд зориулагдав. За тэгэхээр guys сайн байцгаана уу. За тэгэхээр та хэд ангуугээ сонсч өнөөдөр би танарт Монголын хамгийн гайхамшигт, хамгийн хөгжилтэй, хүүхэлдэйн кинонуудын нэг болох Мөнх Тунхын тухай ярьж өгье. Та бүхэн нэрнээсээ л ойлгомжтой сонсогдож байгаа. Мэдээж Мөнх, Тунх гэдэг хоёр хүүхэд байгаа. Нэмээд Басар гэдэг хөгжилтэй нохоо мөн цасхан гэж ухаантай муур бий. Эдгээр чинь өстой байнга л өстой гой санаа оллоо гэд эхэлнэ. Тэгшин мөртлөө 5 минутын дараа балгас. Гэхдээ тэр болгоно нэг хинэттэй, заримдаа тэнэгтэн, заримдаа ухаантай юм шиг ажиллана. Яг л хүүхэд биднэр шиг. Мөнх Тунх хүүхэлтэй киноны зохиолч нь Цэ Бат Өргөл бөгөөд уг бүтээл 2020 онд анх удаа гарсан юм. Энэ хүүхэлтэй кино нь 2D компьютер анимашн аргаар хийгдсэн, өөрөөр хэлбэл 3D робот кино театрын эффект оролцоогүй юм. Компьютер дээр зурсан энгийн өнгөлөг, нүдэнд амар. Тийм болохоор хүн болгон харахад за эн чинь өстой хүүхдэд яг тохирох юм байна гэж шууд мэдэгдэнэ. Мөнх Тунх нь Монголын гэр картун гэдэг студид хийгдсэн. Энэ студ нь угаасаа хүүхдүүдийг уйдахгүй гэдгээрээ алдартай юм байна лээ. Голдуу 3-8 настай хүүхдүүд зориулсан ч үүндээ томчууд ч гэсэн нэг үзчихвэл дагаж үзэл суучдаг. Надад хамгийн гоё санагддаг нь Монгол ахуй, Монгол үг хэллэгийг маш хөгжилтэй байдлаар оруулж ашигладаг. Мөн хүүхдүүдэд муу үлгэр дуурайл биш, сайн үлгэр дуурайллыг хөгжилтэй байдлаар зайд сургадаг онцлогтой. Тэгэхээр Мөнх Тунхыг товчондоо хэлбэл Мөнх Тунх бол зүгээр нэг хүүхэлдэйн кино биш юм. Энэ бол инээд, сургамж, Монгол маяг 3-ыг нийлүүлсэн гоё бүтээл юм. За тэгээд Мөнх Тунх шиг дэмий юм сэтгэл болгоомжтой байгаарай хүүхдүүдээ. Баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Та хэдтэй 52 дугаар сургуулийн 12-ийн ангийн сурагч Каденэлж байлаа. Баярлалаа.